Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсүүл үнэхээр баг бүрэн цахимдсан ийм байгууллага. Одоо Эдгэрэнгийн бүртгэлийн архивыг цахимжуулах ажил бол 7-8 сард дуусчихна. Инхээр бол улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэл за Эдгэрэнгийн бүртгэл 100% цахимжиж байгаа. Улсуудад үйлчлэх үйлчлэгээ хөнгөн шуурхай болно. За хуулийн этгээдийн бүртгэл үндсэндээ цахимдсан ийм одоо арга хэмжээ болж байна гэж ингэж бодож байгаа. Ингээд энэ сайхан ажлыг хэрэгжүүлэхэд оролцсон гүйцэтгэгч байгууллагууд за байнга одоо аймгийн засаг даргын үеийн одоо бидний ажил дэмжиж байсан засаг дарга нартай таман газрынхаа улсуудад аймгийн иргэдийн төлөөлөл шуурлагын дарга одоо хамтран ажилласан улсуудад мөн одоо biz нэгийг тэмдэглэж энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд биднэртэй хамтарч ажилласан хөрөнгө эрхийн төслийн мэрэгжилтэнгүүд зөвлөхүүд энэ одоо гүйцэтгэх компани улсуудад үнэхээр сэтгэл гаргаж ажилласан. Маш их одоо бас бэрхшээлтэй тулгарч байсан. Ерөөсөө эдгээр яг л өөрийнхөө юм хийж байгаа юм шиг ингэ сэтгэл гаргаж ажилласан. Биднэрт бас зөвлөж байсан, бас заримдаа биднэрт бас шүүмжил хэлж байсан, ойлголцож байсан. Тэгтээ бид тэр өмнө тавьсан зорилтоо хэрэгжүүлж ажилласан гэдэг хэлээ. Ингээд Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн нийт хамт олонны өмнөөс энэ төслийн одоо үр шимийг хүртсэн нийт одоо иргэдийн өмнөөс мянганы сургалтынхаа сангийн хамт олонд удирдлагуудад хөрөнгө эрхийн төслийн одоо удирдлагууд тэд дундаа холонгоо захирал олон дахиж ирсэн. За энэ гүйцэтгэх компани одоо хүмүүст таларч байна гэдгээ хэлье. Ингээд Завхан аймгийн хөгжил дэвшилдүүл хашааны газар өмчлөлөө одоо үлгэр дуурай болж цаашдаа хөгжил дэвшил үнэтэй нэмэр оруулна гэж ингэж бодож байна гэж цаашдаа бидний хамтаа ажиллагаа өргөж сайн сайхан болно. Мөн одоо энэ төслийн хүрээнд манай улсын бүртгэлийн хэлтсэн улсын бүртгэгч 4 дахь удаага сургалтанд хамрагдаж чадах хувийн сайжирсан, тоног төхөөрөмж сайжирсан гэдэг яриад байвал маш их юм би. Энэ үтэтэ тэргүй манай завханчууд удирдлагууд мэдж байгаа учраас нэг тэр болгон хэлчихвэ гэдэг. За ингээд баярлалаа танд амжилтсаа. Завхан аймгийн засаг дарга Жамин Тэв таныг иргэн Цэвэн Норов овогтой тунсагт газар өмчлөх эрхийн гэрчлэгээ гардуулан өгнө хэмээн урьж байна. Иргэн тунсагтаа баяр хүргэе. Монголын мянган сургалтын сангийн гүйцэтгэх захирлын өв гүйцэтгэгч Батбаатар таныг иргэн Жам цавагтай бунтууш газар өмчлөх эрхийн гэрчлэгээ гардуулан өгнө хэмээн урьж байна. Иргэн бунтууштай баяр хүргэе. Монголын мянган сургалтын сангийн хөрөнгө эрхийн төслийн захирал Холонгоо таныг иргэн Амархуу овогтой зол заяад газар өмчлөх эрхийн гэрчлэгээ гардуулан өгнө хэмээн урьж байна. Иргэн зол заяадаа баяр хүргэе. Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга Баяр Лаваа таныг иргэн Очирбат овогтой Эрдэнэбатад газар өмчлөх эрхийн гэрчлэгээ гардуулан өгнө хэмээн урьж байна. Иргэн Эрдэнэбаттай баяр хүргэе. Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Отгонбаатар таныг иргэн Амар овогтой Цэцэгмаа газар өмчлөх эрхийн гэрчлэгээ гардуулан өгнө хэмээн урьж байна. Иргэн Цэцэгмаадаа баяр хүргэе. Завхан аймгийн газрын харилцаа барилга хот агуулгын газрын дарга Баатар Сүрэн таныг Дамдын Сүрэн овогтой баяр сайхан газар өмчлөх эрхийн гэрчлэгээ гардуулан өгнө хэмээн урьж байна. Хаасны мөн компани Завхан аймгийн хэрэгжүүлсэн төслийн багийн ахлагч Гэрэлмаа таныг иргэн Нанжаа овогтой Бат магнаад газар өмчлөх эрхийн гэрчлэгээ гардуулан өгнө хэмээн урьж байна. Завхан аймгийн засаг дарга Жамин Тэв таныг иргэн Нанжид Сүрэн овогтой Дэлгэрмаад газар өмчлөх эрхийн гэрчлэгээ гардуулан өгнө хэмээн урьж байна.
том өвчтэй боллоо шүү дээ. Өвчөө сайхан эргэлтэн болоо. Аймгийн ой болох чинь хашаа болоо. Хасаа. Ингээ сайхан. Яг нэр. Өвчтэй хашаа тасан нэр. Баяр хүргэе. За ингээд нийт газар өмчлөх эрхийн гэрчлэгийг авсан иргэддээ баяр хүргэе. Ийхүү өнөөдөр гэрчлэгээ гардан авсан иргэдийг төлөөлөн сэтгэгдлээ хуваалцсан хэмээн жам цавагтай Бунтууш таныг эндэрт урьж байна. За би энэ газар эзэмшиж байгаа газараа 13 жил амьдарч байна. Өмнө газар эзэмшиж авах талаар ямар ч ойлгохгүй явсан. Тийм болохоор одоо энэ төслийн хүрээнд үн төлбөргүй газрын минь эзэмшүүлж өгсөнд маш их баяртай байна. Би өргөдлөхөөс эмэгтэй. Тэгээ энэ их үн цэнтэй өмч хөрөнгөө өр хүүхдэд өвлүүлэн үлдээнэ. Америкийн нэгдсэн улсын татвар төлөгч иргэдтэй болон хуваасаа завханчуудын нэрийн өмнөөс баярлалаа. Тийм ээ. Манай хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажлыг гэрээлэгч байгууллага хэрэгжүүлэхдээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудтай иргэдийг төлөөлөн харьцаж нэгт хамтран ажилласан төр болон хувийн хвшлийн түншлэлийн сайн жишээ болсныг энэхүү ажлын үр дүнгээс харж болох юм аа. Одоо Завхай аймгийн иргэдийн өмчийг баталгаажуулах энэ их арин үст бүхий л хүчээ дайчлан хүчин чармаалт гаргаж ажилласан Асмимон компани багийн ахлагч Гэрэлмаад баяр хүргэж Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгөний эрхийн төслийн захирал болонгоо талархал гардуулна. Талархал дээр байгаа үгийг уншаа. Эрхэм хүндэт Мэтэг огтой Гэрэлмаа танаа Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгөний эрхийн төслийн хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажлыг Завхай аймгийн Улаастай хотод амжилттай хэрэгжүүлж Америкийн ард түмний өгөөмөр сэтгэлийн тусламжийг Монгол улсын иргэдэд бодитоор хүртээж орон нутгийн иргэдийг өмчтэй болох нэн чухал үйлс бүх хүчээ дайчлан ажилласан таны нүрэх хөдөлмөрийг сайшаан талархал илэрхийлье. Өөдлөх амьдрал өмчилсөн газраас Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгөний эрхийн төслийн захирал болонгоо 2013 оны 1 сарын 30-нд За Гэрэлмаа мэргэжлэндээ баяр хүргэе. Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажлын хүрээнд хээрийн судалгаанд хамрагдсан 2715 нэгж талбарын газар дээрх үнэн бодит мэдээллээс бүрдсэн мэдээллийн санг Завхай аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Баатар сүрэнд хүлээлгэн өгнө хэмээн Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгөний эрхийн төслийн захирал Холонгой таныг дахин урьж байна. Би энэ их жижигхэн юм барьсан байж байгаа. Тэгээд энийхээ учрыг тайлбарламаар. Юу гэхээр сая манай хөтлөгч ярьлаа. Энэ мянганы сорилтын сангийн бол ураа байдаг. Энэ юу гэхээр эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулна гэж. Эдийн засгийн өсөлтөөр хэрвээ бид ядуурлыг бууруулах гэж байгаа бол зөвхөн төрд найдаж болохгүй юм байна. Заавал хувийн хвшлийг оруулах хэрэгтэй. Тэгэхээр бидний саяны энэ ажлыг бол хувийн хвшлийн оролцоотойгоор иргэдийг төлөөлөө төрийн байгууллагатай бид ажиллаад өнөөдөр бид 1000 гаруй одоо иргэнийг өмч хөрөнгөтэй болгосон. Ингээ 1000 гаруй иргэнээр зогсохгүй 2000 гаруй одоо иргэний нэг талбарын наривчилсан судалгаа багтаасан энэ их чухал одоо архивыг софт хэлбэрээр буюу одоо захин хэлбэрээр танаа албанд хүлээлгэн өгч ингээд газрын эрх үүсэж болно. Өнөөдөр өмчлийн одоо гэрчлэгээтэй болж болно. Гагцхүү тэр гэрчлэгийг нотлох баримт бүхий газрын түүх үүсэх ёстой. Тэр түүхийг байнга сэргээж явах ёстой. Өнөөдөр доржид байсан одоо газрын эрх маань дондог руу шилжих явцыг батлах тэм түүхийг ганц хариуцах газар бол одоо газрын харилцааг хариуцж байгаа энэ аймгийн алба байж байгаа учраас энийг бол танд хүлээлгэн өгье. Баяр хүргэе. Энэхүү мэдээллийн сангийн хамтаар Улаастай сумын хэмжээнд хээрийн судалгаанд хамрагдсан хашааны газрын дэлгэрэнгүй мэдээлэл бүхий цаасан архивын материалыг орон нутгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт мөн хүлээлгэн өгөх юм аа. Ингэснээр төслийн хүрээнд иргэдийн гар дээр очсон газар өмчлөх эрхийг нотлох үндсэн их материалыг төрд бүрэн хүлээлгэн өгч газрын түүхийг үүсэж байгаа гэдгийг хэлдэг байна. Одоо та бүхэндээ энэхүү мэдээллийн санд ямар мэдээлэл хаалгагдаж байгаа цаашид хэрхэн ашиглах боломжтойг бодиттой жишээгээр харуулах гэж байна. Ингээд хөрөнгөний эрхийн төслийн геодез газрын зураглалын мэргэжлийн зас зэвгийг урьдын зэрэгцээ хүндэт зочид төлөөлөгчдийг судалдаа суун энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За та бүхэн дээр харж байна. Энэ Улаастай сумын нутаг дэвсгэрийг хамарсан дөрвөн хэлсэн дээр жил бүр авч нийлүүлж байгаа өндөр наривчлалтай сансрын зураг гэж энэ харагдаж байна.